Тэгэхээр дахиад нэг номын ревю. Энэ яад ингэж халтартаж харагдаад байгаа юм болоо. Айгу гоё coverтэй, гоё хэвлэлтэй. Ер нь айгу beautiful байна. Сайн байцгаана уу, улан байна. Шинэ видеонд тавтай морил. Өнөөдрийн видеогоор би энэ bullet journal method буюу одоо монголчилбал төлөвлөгч дэвтрийн арга барил гэдэг номыг ревю хийхээр шийдсэн. За тэгээ бичлэг эхлэхээс өмнө мартах чинь. Subscribe гэдэг товч байгаа тэрэн дээр дараарай. Хажууд нь хонхны зурагтай товч байгаа тэрэн дээр бас дараарай. Тэгээд бичлэгтэй тавтай морил. Тэгээд нэрээ эхлэхийн өмнө энэ англи хэл дээрх ном шүү. Монгол хэл дээрх орчуулга байгаа эсэхийг мэдэхгүй байна. Харагдаж байгаагүй үгүй байх гэж бодож байна. Тэгээд энийг бол би ийм хөөрхөн, ийм хэрэгцээтэй, ийм зузаан доторх контент нь ч гэсэндээ ийм чанартай байна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээд bullet journal method-ийн номын ревютэй хамт байгаарай. Нэрээ нэг давуу тал нь иймэрхүү номны ревю хийвэл доторх нөгөө нэг твистийг нь задлана гэсэн юм байхгүй. Зүгээр ерөнхий контентийг ингээд багцлаад богино болгоод хэлчин гэхээр спойлердохгүй амар юм байлээ. Тэгэхээр энэ бол Ryder Carroll гэдэг дизайнер хүний бас bullet journal-ыг үүсгэн байгуулагч анхны ядуу тэр bullet journal-ийн дизайныг гаргасан жинхэнэ загалмайлсан эцгийнхэн бичсэн ном баггүй юу? Тэгээд bullet journal буюу төлөвлөгч дэвтрийг бужоог хэрхэн яг системтэйгээр хөтлөх вэ? Хэрхэн тэрийг амьдралдаа төлөвшүүлж яг ийм төлөвлөгөөний арга барилаас хэрхэн ашиг тусыг нь хүртэх вэ гэдэг тухай. Гэхдээ би бол яг анх за бужоо яаж хийх вэ? Хэрхэн бужоодох вэ гэдэг л ном байх гэж бодсон ч уншаад үзсний дараа энэ бол хувь хүний хүчлийн хэрхэн одоо тууштай байх вэ? Хэрхэн яг зорьсондоо хүрэх вэ? Хэрхэн төлөвлөх вэ гэдэг талын олон мэдээллийг агуулсан ном болж таарлаа л да. Энэ Ryder Carroll гэдэг залуу одоо яг зүгээр тэмдэглэлийн дэвтрийг амьдралаа гартаа хатгахад тусалдаг тэр бужоо гэдэг систем болгож өгсөн залуу байхгүй юу? Тэгэл ер нь бужоогийн чинь гол онцлог нь тэр системэндээ л байгаа шүү дээ. Тэрнээс биш ямар дэвтэр дээр бичих үү, ямар үзгээр би хийх үү, стикер нааж, ямар washi tape хэрэглэх нь бол голдоо биш. Яаж одоо системтэйгээр зөв тэр төлөвлөгөөгөө ажлын жагсаалтаа гаргах вэ гэдэг чинь л чухал байгаа шүү дээ. За тэгээд ном бол үнэхээр үзэсгэлэнтэй. Хавцны дизайн, доторх дизайн, цаасны хэлбэр, хэмжээ ер нь хамаг юм үнэхээр гоё үзэсгэлэнтэй. Яг одоо энэ ихний гарчиг марчигээс эхлүүлээд яг бужоо хийж байгаа юм шигээр дотор нь оруулаад өгчихсөн. Ер нь яг тэмдэглэлийн дэвтрийн доторх одоо хэсгүүдийг энэ дотор бас оруулчихсан болохоор уншихад, харахад ер нь тийм нэг хараа зүйн талаас айгүй таашаалтай. Тэгээд Ryder гэдэг залуу өөрөө ADD буюу анхаарал сулрах эмгэг гэж орчуулах юм да. Тийм нэг анхаарал айгүй хурдан сулраад байдаг. Хичээл сургуультаа айгүй муу, нэг юмд төвлөрч чаддаггүй тийм эмгэгтэй хүн байгаа хгүй юу? Олон төрлийн арга барил хэрэгжилжсэн. Өөрөө дизайнерч хүн учраас одоо application, технологи, тийм одоо дижитал зүйлсийг бол маш олноор нь хэрэгжилж үзчихсэн. Тэгээд олон туршилтын дараа за ер нь ийм технологийн ийм цаг үед дижитал руу биш аналог руу буцаад шилжсэн нь аналог буюу одоо ийм дэвтэр үзэг бал зүгээр ингээ гараараа бичдэг тийм систем рүүгээ эргээд явсан нь хүмүүсийн хувьд бол яг анхаарлаа төвлөрүүлэх зорьсон зүйлдээ илүү одоо утга учирыг нь мэдрэхэд сайн туслах юм байна гэсэн тийм гаргалгаа гаргаж ирсэн. За тэгээд ном болохоор 5 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг бэлтгэл хэсэг буюу хэрхэн bullet journal хөтөлж эхлэх вэ? Хэрхэн хөтлөхөд сэтгэл санаа болон эд зүйлээ бэлдэх талаар. За хоёр дахь нь яг систем буюу яг ямар тэмдэглэгийг хэрэгэлдэг, ямар товчлолуудыг хэрэгэлдэг, одоо индекс буюу гарчиг гэж юу юм, сарын төлөвлөгөө гэж юу юм, улирлын төлөвлөгөө гэж юу юм, өдөр болгоны логууд нь гэж юу юм, яадын гэдэг зуршил тогтоогч гэж юу юм гэх мэтчлэн зөндөө олон зүйлсүүдийг яг ингээд тайлбарлаж өгдөг. Одоо бид нар ингээд видеогоор ч юм уу олон хүмүүсийн бужооны хэсгээс нь хараад яг яаж хийгээд байгааг нь цаад утга учир нь юу юм бэ гэдгийг бүрэн ойлгож чаддаггүй бол энэ систем хэсгээс monthly log хийх чинь ийм одоо ач тустай юм байна. Одоо тухайн өдрийнхөө хийх зүйлсийн жагсаалтыг хийж чадаагүй бол тэрийг яаж маргааш руу нөгөө төрлөө дараа сар руу шилжүүлж болох юм. Ивентүүдийг яаж тэмдэглэх юм, нот тэмдэглэгээнүүдийг яаж тэмдэглэх юм, хийх ажлаа яаж тэмдэглэх юм гэсэн бүх системүүдийг тайлбарлаж өгч байгаа. Би өрөндөө бол анх энэ bullet journal гэдэг номыг аваад энэ ном бол яг энэ систем гэдэг энэ бүлгэн л байх бах гэж бодсон байхгүй яг за бужоо гэж юу юм яаж хийх ёстой юу юм гэдгийг тайлбарласан. Гэсэн чинь систем бол зөвхөн нэг хэсэг нь байсан. Энийний дараа жинхэнэ цаад deep юм руу орж ирсэн байгаа.
Гурав дахь нь болохоор practice буюу яг дадлага амьдрал дээр өөртөө хөвшүүлэх хэсэг. Яаж эхлэх ёстой, яаж зорилгоо тодорхойлох ёстой, яаж утга учираа олох ёстой юм те. Ер нь төлөвлөөд бид нар яг юунд хүрэх гээд байгаа. Эсвэл амьдралынхаа юуг хэсгийг төлөвлөх ёстой юм. Яаж төлөвлөж бичвэл илүү их амжилтанд хүрдیں۔ Илүү их сандгийн те. Хүний ер нь memory яаж ажилдیں۔ Яагаад бид нар энэ амьдралдаа тохиолдоод байгаа үйл явдлуудыг бичиж тэмдэглэж үлдээх ёстой юм бэ гэдгийг цаад яагаадыг нь энэ 3 дахь бүлгээс олж уншаарай. За 4 дахь хэсэг нь бол арт буюу тэр хүснэгтүүдийг яаж гаргавал илүү тохиромжтой байдیں۔ Жагсаалт листийг яаж гаргавал зүгээр байдیں। Tracker буюу одоо зуршил тогтоогчдыг, мөшгөгчдийг яаж гаргавал зүгээр байдیں гэх мэтчлэн зүйлсийг оруулж өгсөн. Төгсгөлд нь болохоор төгсгөлийн хэсэг энэ дээр бол яг бужоо хийдэг community, бужоо хийдэг хүмүүс өөрсдийнхөө түүхийг хуваалцсан. Ер нь энэ номны туршид айгүй гой түүхүүд орж ирдэг. Bullet journal хөтлснөөр миний амьдрал яаж өөрчлөгдсөн, надад ямар тийм сургамжтай үйл явдал тохиолдсон бэ гэдгийг хүмүүс хуваалцсан жижигэн түүхүүд нь бас айгүй шууд зүрх рүү орж ирдэг. Тэрнээс биш одоо bullet journal гэдэг тэнгууд бид нар яг нэг юм хүүхдүүд хийдэг юм шиг те өсвөр насныхан хийдэг юм шиг эсвэл охтууд хийдэг юм шиг тэгээд нэг тийм зүгээр хобби маягийн биш энэ яг амьдралын хэмнэл лайфстайлдаа оруулж өгөх юм бол ямар хувьсэл хийж чадах вэ гэдгийг нь үзүүлж өгсөн түүхүүд байдгаараа онцлогтой. Ер нь энэ номны туршид бужоо бол тийм хөөхөн төгс төгөлдөр гоё байх албагүй. Бужоо гэдэг чинь харагдсан биш цаад системэнд хэрхэн үйлчилж байгаа даа байд юм а гэдэг утга санааг илэрхийлдэг болохоор тэр бас айгүй таалагдсан. Тэгээд энэ ч одоо ийм зузаан номын хэдэн 310 нүүр ном тэр жигтэй тэмдэглэлийн дэвтрээ хэрхэн хөтлөх вэ гэдэг тухай гэхээр сонин санагдаж байгаа хэл та. Гэтэ яг энэ дотроо яг зүгээр яг л хувь хүний хөгжлийн бүх төрлийн мэдээллийг оруулаад өгчихсөн болохоор надад айгүй үр өгөөчтэй үнцэнтэй санагдлаа. Тэгээд бас Монгол номын дэлгүүрүүдээр ер нь бэлэн харж байгаагүй. Тэгээд би энэ Instagram дэлгүүрээс захиалж авч ирсэн. Би ер нь нэлээд олон номнуудаа энэ дэлгүүрээс захиалж авч ирсэн. Айгүй найдвартай, тэгээд дандаа гоё хэвлэлтүүд нь гоё хатуу хавцтай, гоё чанартай ирдэг. Та нар тэгээд энийг уншихаар шийдсэн бол энэ дэлгүүрээс захиалж аваарай. Тэг яг одоо гэрт байгаагаас гэх юм бол би Мишель Обамагийн Becoming энэ NGO-г гэдэг би зөв дуудаж гинүү продукт. Монгол хувилбар нь гараагүй байхад эднийхээс захиалж авчруулж исэн. Тэгээд сүүлдээс Stealing Fire гэдэг яг одоогийн байдлаар энэ гэрт бэлэн байгаа нь бол эднэрийг NGO-гээс захиалж авсан. Өөр бас хэд хэдэн номнууд эднийхээс захиалж авчруулж исэн нөгөө гэрт байгаа. Тэгэхээр одоо авахыг хүсэж байгаа номнуудаа заавал монгол хэл дээр орчуулагдахыг хүлээн гэвэл бүтэхгүй. Интер ном аз хураа оруулж ирэхийг нь хүлээн гэвэл бас бүтэхгүй. Тэгэхээр шууд эднийх рүү бичээд захиалж тэгээд гэртээ хүргүүлж аваарай. За нэг миний сэтгэгдэл ревю бол нэг юмрхүү дөө. Та нар өөрсдөө уншиж үзээд бас зөндөө их зүйл авна гэж найдаж байна. Тэгэхээр энэ номны ачаар хэрхэн жижигхэн тэмдэглэлийн дэвтрээ, энгийн тэмдэглэлийн дэвтэр бал хоёрыг ашиглаад маш хүчтэй систем бүтээж болохыг сурах боломжтой. Тэгээд bullet journal метод надад маш их таалагдлаа. Та нарт бас таалагдана гэж найдаж байна. Энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Таалагдсан бол subscribe дараарай.